Hello guys, welcome back to Rich Tara Хөдөр. За шинээр суугт маань subscribe хийж байгаа хүмүүстээ маш их баярлалаа. За Instagram-аар холбогдсон хүмүүстийн хандаж илгээд би яг бүтэнсээ өдрөөс зав гарч байгаа та бүхэн руугаа ингэж мессеж бичиж шүү. Тийм учраас та бүхэндээ хүлцэл хүчээ хүлээлгэж хагаад. За өнөөдрийнхөө бичлэг дээр бүгдээрээ хүрийн орчинд төрсэн хүмүүсийнхаа ерөнхий 8 дугаар сарын төлөв байдлыг харцгаая. Тэр маань хэрвээ таны нар, сар, Venus гариг болон мандалтын ордууд чинь үхрийн орчны холын төлөв танд хамаатай гэсэн үг. Тэгэхээр эхлээд таны энергийг ингэж цэвэрлэх ч юм уу, энергийг чинь ингэж дээд вибрацанд аваачихын тулд бүгдээрээ төвдийн дууртайгаар одоо амьсгалаа гүнзгий авч агаад тэгээд ингэ тайвшраад бодороо за. Би хөдрөө 3 хуваагаад тэгээд таны асуухыг хүсэж байгаа асуулт ч юм уу тэр талаараа та бас бодож байна. За мэдээлэл авчиртай хон хөнгөрөөд минь сахиусан хөнгөрөөд минь зав мөн дээрээс нь хүрээ орчныхны маань хамгаалж авдаг сахиусан хөнгөрөөд нь та бүхэн маань яг түнхэд үзэж байгаа хүрээ орчны үзэгчд маань хандаж ямар зөвлөгөө мэдээж өгөх вэ? Санхүүгээрээ тогтвортой нэг харагдаж байна. Nine of Pentacles угаасаа хүрээ орчныхныг бэлэгдэг тийм хүзэр байдаг. Тэгээд хин нэг нь таныг хуурах гэдэг юм уу? Үнэн хэлэхгүй байгаа юм уу? Хин нэг нь танд яг ингээд чин сэтгэлээсээ хандахгүй байна. Тэгээд шинэ боломж орж ирж байна. Queen of Swords гарч ирж байгаа юм. За шинэ мэдээлэл орж ирэх магадaltaй байна. Эсвэл нэг агаар махбодтой хүн бас харагдаж байна. За эргэлдээ харагдаж байна. За мэдээлэл авчирч байгаа охин нэрүүдтэй маш их баярлалаа. Өшөө илүү мэдээлэл өгөөч. Эргэлдээ харагдаж байна. Three of Cups ташаа харж байна. Яг гоо энэ тэргээр ингэж парти ч юм уу найзуудтайгаа нийлээд ингээд гарч орох тийм боломж жоохон хаагдсан юм болов уу. Тэгээд жоохон ганцаарчмал мэдрэмж төрж иж магадгүй мэн. За эхний үзэр болохоор Nine of Pentacles гарч ирсэн. Тэгэхээр энэ маань ер нь санхүү дээрээ ч юм уу сэтгэл санаан дээрээ ч юм уу ингээ оюун ухааны тал дээр ч юм уу айгу тийм доктортой байгаа сэтгэл хангалуун байгаа мэдрэмж байна. Эсвэл та яг тийм мэдрэмжтэй болохыг хүсэж магадгүй бүх юм яг таны хүснээр яваад байгаа мэт. Эсвэл хин нэг нь таныг айгүй тийм санхүүгээрээ тогтвортой, биеэ даасан, мундаг гэж бас хардаг байж магадгүй таны амьдралд байгаа хин нэгэн хүн. Тэгсэн чинь энэний араас ингээ хууралтын энерги явагдаж байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ маань заавал ингээд муу мэдээ бол биш л дээ зүгээр. Заримдаа хүн яг чин сэтгэлээсээ хайртай байж хайртай гэдгээ хэлдэггүй ч юм уу да яг ингэж өөрийнхөө дотоод сэтгэлийг ингэж 100% онгойлгодог гэсэн үг. За тэгэхээр 5-ын сэлэм гэдэг хүзрийг тодорхойлуулъя. Гол дүрийн залуу гэж гарч ирж байна. Замарч ирсэн таны амьдралд байгаа нэг хүнтэй холбоотой. Гол дүрийн залуу хүзэр гарч ирсэн нь ер нь дийлэнхтэй үзэж байгаа эмэгтэй үзэгчид маань их хамаатан болов. Тэгэхээр таны амьдралд нэг тийм залуу байна. Яг чин сэтгэлээсээ үнэнгээ бол хэлдэггүй. Дотоод зүрх сэтгэлийн онгойлгоос айдаг. Тэгээд child хүүхэдтэй холбоотой юм. Тойрны өмнөөс хүүхэд үүсч гисэн юм уу? Эсвэл та хоёр хүүхэдтэй болохыг хүсдэг юм болов уу? Тэгээд тэрийгээ танд 100% илчилдэггүй ч юм уу? Тийм гарч өгчүүд бууж байна. За өшөө илүү 5-ын сэлэм хүзрийг тодорхойлж өгөөч.
poverty courtship гэдэг байна. Тэгэхээр миний харж байгаа болохоор та хоёрын харилцаа болохоор яг одоо ингэж би бинийгээ эргүүлэх тэр шатн дээр явдаг. Угаасаа ямар ч романтик харилцаа эхлээд би бинийгээ таньж мэдэж би бинийгээ courtship гэдэг чинь нэг одоо монгол хэлээр болохоор эргүүлэх гэж орчуулах юм уу да. Нөгөө би бинийгээ болзоонд уурж мараад хамтдаа цагийг өнгөргөөд илүү би бинийгээ танихыг хүсэж байгаа шүү дээ. Тэгэхээр яг тэр шатн дээр явж байгаа юм шиг байна. Тэгээд хүүхдтэй болохыг хүсэж гэж магадгүй. Гэхдээ энэ хүн маань болохоор жаахан ядуу сэтгэлгээтэй гэсэн үг. Тэгээд ядуу сэтгэлгээтэй хүндээ амьдрал зохиож гарч байгаа хэцүүлтэй. Яа тэгэхээр хэдий таны зүгээс ингээд амьдралаа сайхан болгохыг хүсэж байгаа ч гэсэн тухайн хүн нь ингээд ядуу сэтгэлгээрээ орж ирэх ёстой гой гой зүйлүүдийг блоклоод хаагаад байх юм бол амьдрал цаашгаа ингээд хүснээр явхад жоохон бэрхшээлтэй болж эхэлдэг. Тэгэхээр тэрийг анхаараарай. За энэ хүн жоохон ядуу сэтгэлгээтэй. Тэгэхээр миний яриад байгаа ядуу сэтгэлгээг юу гэж орчуулах вэ? Юу гэж одоо тайлбарлах вэ гэх юм бол чинь аливаа зүйлийг ерөнхийдөө өөрийгөө дандаа хохирогч мэтээр харчих гад байдаг. Энд одоо болж байгаа зүйлд ямар нэгэн болж байгаа болсон зүйл дээр өөрийнх нь хувь нэмрийн оролцоо баг байхгүй гэж үздэг. Заримдаа өөрийнх нь буруу гэж үзэхэд хэцүү байдаг. Дандаа л бусад зүйлс рүү өөрөөс бусад хүчин зүйлүүдийг буруутан болох гэж үздэг. Тэгээд өөрөө бол айгуу тийм цэвэр хүн, ямар ч тийм буруу гэж юм уу те. Тэгээд дээрээс нь нөгөө өөрийгөө үнэлэх үндэмжэн жоохон бага мэж магадгүй. Тэгээд одоо жишээлх юм бол тэрбум гэж төгрөг гэдэг одоо мөнгө л да. Тэрбум төгрөгийн хэмжээний мөнгийг өөрөөс нь ахад гэж үзэх тийм хүмүүс. Тэгэхээр яг үндэ бол ертөнцид дайн дэлхий маш уужимштэй. Одоо манай дэлхийгээс гараад сансар огторхой гэд хэлж байгаа. Минутанд 3 майлаар тэлдэг. Тэгэхээр ингээд тэлж байгаа явцад энэ уудам ертөнц дотор бид гэдэг зүйл цор ганцаараа байхгүй юу. Тэр цор ганцаараа гэдэг чинь айгүй үнцэнтэй ойлгож байна. Дахин автагдчихгүй гэсэн үг. Тэрийн тавтагшгүй дахин тавтагдчихгүй ийм зүйл байхад яг үндэ бол үнцэн нь бүр тэрбум доллароос ч илүү байх ёстой. Тэгэхээр үзэж байгаа үзэгчтэй хандаж хэлэхэд та бүгд маань гэсэн өөрийнхөө үнцнийг тийм дээгүр үнэлээсэй гэж хүсэж байна. Тэглээгээд энэ хүнийг бас буруутгаж болохгүй л дээ. Чи ядуу сэтгэлгээтэй энэ нь чиний буруу гэж юусаа тэгж бас бусдыг буруутгаж болохгүй. Яагаад вэ гэхлээр бусад хүмүүсийн амьдралыг үзэх үнцэг тэгэл ер нь хэд бол өөрийгөө үнэлэх үнэлэмж эдрийн бүгдээрээ бага наснаас холбоотой байдаг. Тухайн хүнийг бага наснд нь ээж аваад нь ямар мэдрэмжтэй байлгаад байсан бэ? Сэтгэл зүрхээр нь тухайн хүнийг дэмждэг байсан уу? Тэ? Сэтгэл зүрхээрээ тухайн хүнтэй ярьдаг байсан уу? Гэх зэрэг тухайн хүүхдийг хэр ганцаардмал өсгсөн бэ гэх зэрэг ерөнхийдөө бол бидний ямар adult буюу нас бид хүрсэн хүн болно тэр нь шууд бага настай холбоотой байдаг. Тэгэхээр энэ хүнийг бас өрөвдөж хайрлж өнцгөөс харуул хантуул илүү дээр тэггүй зүгээр бас буруутгаад бага наснд чинь одоо ганцаардсан тэр сэтгэлийг нь тэгэхээр сэтрээхгүй байгаасай л гэж хүсье да. Гэхдээ яг мэдээж ямар ч харилцаан дээр бид нэр бас өөрийгөө бодох нь зүйтэй. Бусдыг инэрч хайрлж ингэж өөрийгөө бас нөгөө нэг шалны алчуур мэт хандуулж бас болохгүй. Тэгэхээр өөрийнхөө бас хэрэг хязгааруудыг тогтоож явах хэрэгтэй манай хүрээ орчных маань. Тэгээд дээрээс Nine of Pentacles хүзэр маань ерөнхийдөө жоохон материалистик болгочих гадайлдаг л да. Ямар нэгэн хүнийг дүгнэхтэй ч юм уу жоохон ингээд өмссөн барьснаар нь гадаад үзмжээр нь хэр одоо стиллэг ч юм уу те хэр имиж нь дажгүй байна гэх зэрэг гадаад үзмжээр ямар машин унж ийн ямар байр амьдарч ийн одоо банкнда хэдэн төгрөгтэй ингээд баг тэрийн мэдгийг баг хүсдэгч байж магадгүй. Тэгээд та бүхэндээ хандаж хэлээд хайж байгаа би гэсэн юм уу? Та бүхэндээ хандаж хэлэхэд мэдээж яг тухайн хүний хэр нөгөө нэг амьдралаа арчаатаа авч явж байгаа нь гадаад үзмжээс нь харагдана л да. Гэр орноо хэр цэвэрхэн байлгаж гин, ямар байранд амьдарч гин гэх зэрэг тийм машинаа хэр цэвэрхэн байлгаж гин. Мэдээж хүний бидний одоо хүний ариун цэвэр айгуу чухал л да. Гэхдээ
нөгөө гадаад үзмжин дээр бити хамаг анхаарлыг төвлөрүүлээсэй гэж үсэн материалын ертөнцийн дээр хэрэг романтик харилцааны партнерыг сонгохдоо ямар шалгууруудтай байх ёстой вэ гэж бодож байгаа бол зөвхөн 100% гадаад үзмж биш, бас дээрээс нь дотоод ертөнцийг бас хардаг байх хэрэгтэй. Тухайн хүн юу ярьж, юу сонирхож байна. Хэрэг Instagram хаягтай бол Instagram хаягн дээр ямар одоо аккаунтуудыг фоллоу хийж ин тэ. Хэрэг та эмэгтэй үзэгч бол хэрэг эрэгтэй хүнийг одоо сонирхож байгаа бол тухайн эрэгтэй хүний Instagram дээр нь ямар фоллоу ямар хүмүүсийг тэр хүн дагаж байна. Дийлэнх нь эмэгтэйчүүдийг дагаж байгаа юм бол жоохон тийм шалиг ирж юм уу тэгж харагдаг надаа. Харин тийм оюунлаг тий одоо маш олон талын мэдээллийн шин чанартай суугуудыг дагаж байвал аккаунтуудыг дагаж байвал бас өөр хэрэг. Тэгэхээр тухайн хүний юу дагаж байгааг нь бас харж мэдэрч болно. Тухайн хүний дотоод ертөнцийг илүү мэдэрч болно гэсэн үг. Харин үзэгчд маань эрэгтэй үзэгч байгаа бол бас тэр одоо сонирхож байгаа эмэгтэйгийнхаа Instagram дээр ч юм уу яг юу дагаж байгааг бас хараарай за. Маш олон эрэгчүүдийг дагаж байна уу эсвэл мэдээллийн шин чанартай, шинжлэх ухааны шин чанартай, оюунлаг тийм зүйлүүдийг дагаж байна уу гэдэг нь бас харагддаг. Үзэж байгаа үзэгчд маань бас ингэж хэлжиж магадгүй хүүе тэгээд амар олон эмэгтэй дагаж байгаа юм аа шууд шалаг гэж бас хэлж болохгүй штэ гэдэг. Мэдээ таны хэлж байгаа үнэн. Тийм шууд шалаг гэж хэлж болохгүй. Тэгтээ тухайн хүн бас нөгөө нэг ер нь хүмүүсийг бас гадаад үзмжин дээр нь илүү тулгуурладаг хүн байна л гэсэн үг л дээ. Дотоод ертөнд нь эсвэл өөрийгөө илүү нээж чадаагүй хүн байх магадaltaй бас өөрийгөө яг юу сонирхтыг мэддэггүй ч юм уу тий өөрийгөө нээж чадаагүй байх боломжтой л та тухайн хүн маань. Тэгэхээр яг шууд хэлж бас хэлэхэд хэцүү. За тэгээд тэгтээ өхрийн ордныхны хувьд яг миний бодлоор яг тохирох партнер бол адилхан өхрийн ордныхан муу эсвэл биш тий мэлхийн ордныхан маш сайн таардаг өхрийн ордныханд. Яагаад вэ гэм за өхрийн ордны эмэгтэй байлаа гэхэд яагаад өхрийн ордны эрэгтэй тань таарах вэ гэхээр мэдээж адилхан өхрийн орд учраас яг нөө. Гэтэ би энэ дээр нар байршлыг ярьж байгаа. Тэгээд сар мандалт Венус гарыг октоосоо дуртаагүй байгаа. Тэгэхээр яг нөө нарыг ярьж байгаа шүү та. Тэгэхээр хэрвээ таны нар өхрийн ордных бол нөгөө хүний чинь нар бас өхрийн ордных бол тэгээд та эмэгтэй бол яагаад эрэгтэй нартай өхрийн ордныхан тань таарах вэ гэхээр тэд нар нэгдүгээрс нөгөө нэг гадаад үзмжиндээ айгүй анхаарах байх л та. Өхрийн ордныхан маань нөгөө юу гэхгүй юу? Венус гэдэг гаргаар захирагддаг. Венус гэдэг гараг нь хайр дурлалын гараг учраас айгүй тийм гадаад үзмжиндээ маш анхаарна гэсэн үг. Тэгээд ерөнхийдөө миний мэдэх өхрийн ордны эрэгтэйчүүд болохоор айгүй тийм гой ингээд үнэртэй ус цацсан. Тэгээд айгүй гой үнэртдэг. Тэгээд биенийхээ ариун цэргийг маш сайн хамгаалж авдаг. Гэр нь бас айгүй тийм цэвэрхэн нимба байх жишээний. Тэгээд янз бүрийн спортоор бас хичээлдэг ч юм уу тэгээ биеэ илүү гоё чирэг хөгжүүлэхэд. Тийм учраас нөгөө өхрийн ордны эмэгтэйчүүд маань гадаад үзмжид бас их нэлээд чухал байдаг учраас гадаад үзмж хувийн ариун цэвэр гэх зэрэг зүйлүүд айгүй чухал байдаг учраас team partner тань илүү тохиромжтой байж магадгүй. Гэхдээ мэдээж та бүгд маань өөрсдийнхөө сарны compatibility буюу та хоёрын сарны байршлан хэр хоорондоо тохиромжтой байгаа бас анхаарах хэрэгтэй. Тэгээд дээрээс нь мандалт болон Венус гарагийн байршлыг бас анзаарах хэрэгтэй зүйл шүү за. Тэгээд танаас насаар бага нэг хүн ингээд сэтгэлээ өгч ийн эсвэл боломж өгч ийн гэж байна. Хэрвээ насаар бага хүн байхгүй ойр хавьд чинь байхгүй байх юм бол юу байна зүгээр ингээд ертөнц таны хувьд боломж өгч ийн гэж байна. За энэ боломжийн картыг тодорхойлуулцгаая. Яг ямар боломж таны төгшинээр орж ирж байна вэ? Тэр тодорхойлж өгөөч. Please clarify the Knight of Cups. Journey адал явдлаар орж ирж байна таны амьдралд. За ийшээ тийшээгаа ингээд нөгөө нэг аялахыг хүсэж магадгүй юм байна. Богоонд харагдаж байгаа учраас богоон цугаад явахыг хүсэж байгаа юм уу? Эсвэл зам тээврийн тим газар ажилт юм болов уу та? Тэгээд occupation буюу ингээд ажил мэргэжил гэж гарч ирж байгаа юм. Яг одоо байгаа ажлаас салахыг хүсэж магадгүй л дээ. Яг одоо байгаа ажлаасаа таашаал авахгүй байх магадaltaй. Яг өөрийн чинь дотоод авиас билийг ингэж гаргаж ирдэггүй тийм ажил хийдэг бол ер нь таашаал авах магадлал нэг бага ажилласаа. Тэгэхээр
илүү өөрийгөө таньж мэдээд таны авьяас бэлэг юу вэ гэдгийг олчих юм бол яг тэрийгэ бариад ажил хийгээд явчих юм бол мөнгө гэдэг зүйл ингээл араасаа наалтаад ирэх юм л та уулнал санхүүгийн тал дээр баг айлтгүй болчдаг. Distance horizon буюу холын зам гэж байгаа юм. Холын харилцаа, холын орон ч юм уу тий. Тэгэхээр үдж байгаа зарим өхрүүд маань гадаад орон руу явж ажил хийхийг хүсэж магадгүй юм байна. Тийм учраас адлын явдал харагдаж байна л да. Тэгээд хэрвээ гадаад орон руу яваад ажил хийх юм бол хэр бүтэмжтэй байна тэрийг харж өгье. Тэгээд шууд араас нь unexpected income орж ирж байна. Санхүү дээрээ бол мэдээж санхүүгийнхаа төвшингөө дээшлүүлэх боломжтой байна шүү. Гэтэ хэрвээ та гадаад явах гэж байгаа бол та бүхэндээ хандаж ирэхэд гадаад орон угаасаа нөгөө нэг соёл заншил нь өөр байдаг учраас мэдээж Монгол нийгмийг, Монгол хүмүүсийг бас сандаг. Тийм учраас сэтгэлийн бас бэлтгэлтэй байх хэрэгтэй. Хайртай хүмүүсээ ч гэсэн санана, гэр бүлийнхаа хүмүүсээ ч бас санана. Гэхдээ гадаад орон гэдэг хэдийгээр ёс заншил өөрч гэсэн гадаад хүмүүс ч гэсэн хүн учраас бас л адилхан одоо юу гэдэг нь хүний эмошнууд бас байгаа. Тэр хүмүүст бас л адилхан хүн. Тэгэхээр бас нэг тийм талаараа бүр хариг аргийн оронд бас очиагүй шүү. За та очно гэж бол хэлэхгүй. Хүн л учраас бас л адилхан Монголтойгоо адилхан нийгэмд хүлээж байгаа гэсэн үг. Шаргал хөдөлмөрлөх юм бол тэрий чинь одоо үнэлдэг тийм нийгэмдээ худлаа ярьж хулгай хийх юм бол бас одоо юу гэдэг нь хариуцлага үүрдэг нийгэм. Тийм учраас яг битгий санаа зов. Яг одоо байгаа тэр хангалуун энергиэрээ байгаа л шаргал хөдөлмөрлөл байх юм бол юу хаанч алдахгүй гэдэг өөртөө итгэх хэрэгтэй. За тэгээ Queen of Swords гарч ирж байгаа. Таны амьдралд нэг тийм агаар махбодтой хүн байх боломжтой байна. Тэр маань болохоор ихээр жинлүүр хомх бомбын орны хүн байна. Тэгэд энэ хүн ер нь тантай аягүй тийм харилцаач нээлттэй байд юм болов. Хамт ингээл хамаг нууцаа бас ярьдаг байж магадгүй. Тэгээд би нэг аягүй ойлгодог ч юм уу. Тэгээ энэ талаар би илүү тодорхойлуулах тийм. Please clarify the Queen of Swords. Сэлэмний хатан гэдэг үзийг тодорхойлж өгөөч. За мэдээлэл авчирч байгаа охины нэрүүдтэй маш их баярлалаа. Сэлэмний хатан гэдэг үзүүр яг юу таалгатай вэ? Олноороо усан үзийг авахгүй байгаа шүү. За King of Swords гинэ. Сэлэм гэдэг үзэр маань дахиад сэлэм гэдэг үзрээр тодорхойлуулагдаж байна. Seven of Wands. За тэгээ хүсэл сонирхол байна. Нэг зүйлийг хийхийн тулд энэ агаар махбодтой хүн болохоор шүү дээ. Таныг жоохон харанхуйд байлгадаг. Яг юу хүсэж байгаа, юу одоо сонирхоод байгаагаа яг 100% хэлж чаддаггүй танд. Гэтэ message, communication, contact бол айгүй ирдэг байж магадгүй. Тэр хүний зүгээс тань руу message, дуудлага, юу гэдэг нь чат дээр ирдэг байж магадгүй. Гэтэ яг тухайн хүний чин зүрхний ертөнд дотор нь яг ямар бодол явагдаж байгаагаа бол танд 100% нээлттэй хэлэхгүй байна энэ хүн. Тэгээд Four of Cups гэж энэ жоохон тийм юу байна. Уйтгартай энерги, уйтгартай ч юм уу ингээд амьдрал нь яг уйтгартай санагддаг байж магадгүй. Эсвэл нөгөө нэг амьдралаас авах таашаал нь бас айгүй тийм дутмаг. Зүгээр ингээл модны доор суугаад хүмүүсийг ажиглаад ингээд тэгээд яг амьдрал нь өрнөж байгаа юм шиг нэг гэсэндээ өөрийнх нь амьдрал яг үзэгчийн өнцгөөс явагдаад байна. Яг өөрийнх нь ямар ч юм хүсэж байгаа, сонирхож байгаа зүйлүүд амьдрал нь болохгүй байх гэж үздэг гэж магадгүй л дээ энэ хүн. Эсвэл энэ таныг ч өөрөг чинь хэлж магадгүй. Таны айл нэг нөгөө нэг ордны байршил чинь юу агаар махбодтой байх боломжтой. Сарчин ч юм уу, мандалтчин ч юм уу тий. Нарчин ч юм уу бас байж болно. Тэгээ Венус гарагч нь бас агаар махбодтой байх жишээ нэ. Тэгэхээр яг нөө
энэ явц маань төр зурх гэдгийг анхаарах хэрэгтэй. Амьдралд угаасаа дандаа л таашаалтай, дандаа л ад жаргалтай, дандаа л сонирхолтой байна гэж угаасаа байх боломжгүй шүү дээ. Яагаад вэ гэхлээр бидний амьдралд гадаад хүчин зүйлүүд байдаг шүү дээ. Бусад хүмүүс бийж байгаа. Тэр хүмүүсийн ашиг сонирхол хүсэл гэж бас байгаа. Тийм учраас бид нар хизээж амьдралаа яг 100% өөрийнхөө хүснээр контролдож бас чадахгүй. 3 дахь 4 дахь нөгөө нэг плеер тоглогчид байгаа учраас тэгэхээр та хэдийн амьдралынхаа гол тоглогч ч гэсэн бусад тоглогчдтай хамт амьдрал бүтээж байгаа учраас 100% амьдралаас ханамж авах та баг байх магадaltaй. Тэгтээ нөгөөтэйгээр би танд хандаж хэлэхэд ер нь ямар ч тоглогчуд яаж зан гаргаж ирсэн гэсэн та өөрийнхөө дотоод ертөнцийг ингэж аман амгалан тайван байлгаж чадах юм бол тэгээд дээрээс нь яг нүдэр гэгэрэл гэдэг зүйлд хүрчих юм бол яг үүндээ бол одоотой амьдрах юм бол тийм үү. Гэгэрчин гэдэг чинь яг үүндээ одоотой амьдрч чинь гэсэн үг байхгүй юу. Тэгэхээр одоотой амьдрч чадах юм бол амьдралаас авах таашаал бүр 1000-аас дээш хувь болчих واخа. Яагаад вэ гэхээр юунд санаа тавихгүй. Бүх зүйл ингээл болох ёстой юм болдгоороо болж байгаа гээл амьдралд нь ямар ч юм тохиолдсон гэсэн тийг даван туулах чадвартай бүр өөртөө 100% итгэцэн. Тэгээд болж байгаа бүх зүйл нь яг өөрийнх нь тусын тулд гэдэгт итгэх хэрэгтэй бас. Тэгэл зарим хүмүүс асуудаг л та. Бүр аимшигтай зүйл амьдралд нь тохиолдсон байхад тэрийг ч хүртэл өөрийнх нь тусын тулд гэж үзэх үү гэж. Тэгэхээр би бол танд яг 100% тийм гэж хэлж чадахгүй. Яагаад вэ гэхээр аимшигтай зүйл амьдралд нь тохиолдсон хүмүүс байгаа шүү дээ. Яаж би тэр хүмүүсийн нүүрлөө хараад наа ч юм бол таны тусын тулд болсон юм а гэж хэлэхв дээ. Тухайн хүмүүс айгүй их шантарч айгүй их сэтгэл нэмзэглэн шүү дээ. Тэгэхээр яг нөө ер нь бол амьдралд ингээд хэцүү зүйл тохиолдоход аимшигтай зүйл тохиолдоход ямар нэгэн учир шалтгаанаар тохиолддог. Заримдаа таны энергийн вибрац айгүй доогуур байсан болоод ертөнц таны зүг ингээд аянга цахилгаан явуулсан байж магадгүй. Сэрээчээ битгий ингээд вибрацаа доогуур байлгаад байгаа чи доогуур байлгах тусам чиний амьдрал чинь доошоогоо ингээд явна штэ гэж сэрэх маягаар сюрприз гэж хэлэхэд бас хэцүү юм даа. Тэр аимшигтай болсон юм явдаг. Ингээд аянга цахилгаан зэгж байгаа мэт тогон цохиулж байгаа мэт тийг санагддаг. Тэм зүйлүүд болоход бүр гинтийн нэг тийм байдаг штэ. Тэгэхээр тэр үйл явдал болохоор ертөнц бидрийг сэрээчээ гэж хүсэж байгаа тийм юм гэсэн үг. Зүгээр аимшигтаагаас арай наагур нэг жоохон тийм сэтгэл зүрх шимширмээр тийм юмнууд болдог штэ. Заримдаа ингээд бидний хайртай хүмүүс бидэрт ингээд аман хальтраад бидний зүрхийг шахалуулах үг хэлдэг ч юм уу. Тэгэхээр тийм тохиолдолд бол яг нөө ертөнц бидний илүү хатуужаад одоо юу гэдэг нь те бас л өөрийнхөө амьдралыг өөр өнцгөөс харж сураач битээ өөрийгөө хохирогчийн өнцгөөс хараад байгаа ч гэж бас сэрээчээ гэсэн үндсэндээс бас ингэж үйл явдлууд бидний амьдралд тохиолддог. Тэгэхээр дүгнээд хэлэхэд ер нь бидний амьдрал болж байгаа бүх зүйл яг үүндээ урт хугацаанд дээрээ бидний сүнсний хөгжлөний тусын тулд болдог байгаа. Одоогоор таны нөгөө нэг хүмүүний оюун ухаан тэр болж байгаа зүйлийн яг ашиг тусыг харахгүй байгаа ч гэсэн яг үүндээ цаад бүр гүнзгий сонирхол зорилго нь болохоор таны яг үүндээ сүнсний хөгжлийн тусын тулд байсан гэдгийг бас анзаараарай гэж хүсье. Тэгсэн чинь ингээд өөртөө эргэлдэж гин гэлээ нэг зүйл дээр яагаад өөртөө эргэлдэж байна вэ? Тэр талаар бүгдээр асууж байгаа. Please clarify the 8 of swords. Намын сэлэн гэдэг хүчийг тодорхойлж өгөөч. Яагаад өхрийн ортон маань өөртөө эргэлзээд өөрийнхөө үн цэнийг ингэж асуугаад өөртөө итгэл нь буурчих ба. Тэр талаар хэлж өгөөч. Тэгээд яаж буцааж ингэж өөртөө итгэлтэй байдаг болох вэ? Тэг ядуу сэтгэлгээ гэж байна. Таны ингээд өөртөө итгэхгүй байгаа байдал чинь ядуу сэтгэлгээ юм аа. Ядуу сэтгэлгээ буцаад ядуурлыг авчирнаа. Таны амьдрал нэг тийм дөрөнд хувц өмсөжсэн хүн орж ирсэн юм уу? Тэгээ тэр хүн таныг айгу дөрөнд хувцсны ажил хийдэг. Дөрөнд хувц өмсөж ажил хийдэг тийм хүн орж ирээд таны эрх чөлөөг алдагдуулах гэж оролцсон байж магадгүй.
гэрлий гэж гуйсан шин гэрлээгүй ч юм уу мэдгүй ямар ч лээсэн та тэр хүнтэй ингээд цагийг өнгөрөөснээр айгуу тийм шоронд байгаа юм шиг ч юм уу тийм эргчлүүлж алдагдчихсан ч юм уу хүссэн юмаа хийж болохгүй тийм нэг богтчихсан мэдрэмж гарч ирж байна. Тэгэд энэ хүнээс өөдөд таны дотор ямар мэдрэмж төрсөн бэ гэхээр тийм өөрийгөө үнд сүнэгүүдвэл ч юм уу эргэлзээтэй ч юм уу тийм айгуу тийм ядуу сэтгэлгээний мэдрэмжүүд орж ирсэн байна л да. Тэгэхээр энэ маань юуны шинж тэмдэг вэ гэхээр та бас нөгөө нэг өөрийнхөө дотоод ертөнцид хаалт үүсгээгүй л байна гэсэн үг. Одоо бид нар чинь мэдээж өөрийнхөө дотоод ертөнцийг бусад хүмүүсээс ингэж хамгаалах хэрэгтэй шүү дээ. Ингээд хана одоо юу босгоод хаалга босгоод ингэ те зөвхөн яг орж ирэх хэвээр хүмүүсийг л орж ирүүлдэг. Ямар ч хинч биш ч юм уу бидний амьдрал нэг тийм чухал биш хүмүүсийн хэлж байгаа үг гаргаж байгаа зан гарашаа юм уу тэр хүмүүс биднийг яаж хандж чинь тэрнээс үүдээд бид нар өөрсдийнхөө яг дотоод ертөнцийг үнэндээ бол тэгж докторгүй байлгах шаардлага байхгүй. Тэгэхээр гадаад хүчин зүйлээс болж дотоод ертөнц чинь докторгүй байлгаж л байгаа бол тэр чинь таныг өөр дээрээ ажиллах илүү хэрэгтэйг харуулж байна гэсэн үг. Тэгэхээр та хизээ өөрийгөө жинхэнэ мастер болох вэ гэж мэдрэх вэ гэхэлэр гадаад хүчин зүйлд чинь юу ч болж исэн гэсэн дотоод ертөнцид чинь амар амгалан байж байгаа юм бол та жинхэнэ за би өстой мундаг болжээ гэж харах хэрэгтэй. Тэгэхгүй гадаад хүчин зүйлд чинь хин нэг нь танд юм хэллээ, хин нэг нь танд эйгүү хандлаа. Одоо хүснэр чинь ингэж нэг зүйл болохгүй байх тохиолдолд дотоодоос ертөнцөөс чинь докторгүй л болчихол юм бол та арай хараахан болоогүй байна гэж харуулж байгаа шүү та. Тэгээд угаасаа бас дээрээс нь та бүхэндээ хандаж хэлгээд нөгөө инээсэн бүхэн нөхөр биш, уурсан бүхэн дайсан биш гэдгийг анзаарах хэрэгтэй. Тэгэхээр яг нөө альва хүмүүстэй хандахтаа айгуу тийм нягхууртай, бодлоготой хандаад хамгийн гол нь өөрийнхөө дотоод энергийн хэлбэлцлийг алдагдахгүй байх нь илүү чухал. Тэгжээс та ялдагч болно гэсэн үг. За тэгээд Three of Cups буюу 3-ын аягатай шаарж унсан байгаа. Judgment буюу сүнсчин сэрэх цаг яг одоо иржээ гэж байна. Нэг тодорхойлуулах тий 3-ын аягатай хүзэл тодорхойлж байгаа. За мэдээлэл авчирч байгаа охин хүмүүстээ маш их баярлалаа. Гол дүрийн залуу гэж гарч ирж байгаа юм. Гол дүрийн залуу таны юунаас гардаггүй шүү. Энергиний хэлбэлцлээс, энергиний орон зайнаас гол дүрийн залуу холбоотой юм. Тэгэхээр энэ гол дүрийн залуу таныг ямар ч тийм 3 дахь партийн сэтгүү бат тавьчирдаггүй юм байна гэсэндээ таныг нэгдүгээр тавьд юм байна л да энэ залуу. За тэгээд шилэн мэдээлэл өгөөч. Message of concern гэж байгаа. Таныг нэг тийм юм бодогдуулах мессеж орж ирж байгаа мó энэ хүний зүгээс. Тэгсэн чинь хулгайч гэж гарч ирж байгаа юм. Та энэ хүнийг хулгайч гэж хард юм уу? Энэ хүн эсвэл таныг хулгайч гэж хард юм болов уу? Ямар ч лээсэн тийм хулгайч гэдэг нэр харагдаж байна. Тэгээ холын зайны харилцаа гэж байгаа юм. Яг энэ нөгөө та заримдаа энэ хүнийг миний цагаас хулгайлах гэдэг ингэж хардаг гэж бас магадгүй л дээ. Миний өөрийнхөө хүний хөгжилд хэрэглэж байгаа цагаас мань хулгайлаад ямар ч үр бүтээлгүй миний цагийг өнгөрөөгөө байна гэж бас хардаг гэж магадгүй. Тэгээ мессеж бас л орж ирж байгаа юм. Мессеж ингээл тань руу тэр хүн ингэж юм хэлхийг хүсэж байгаа юм. Тэгэл бас л та хоёр яг ингэж бие биенээ эргүүлж байгаа тийм яг шатан дээр байгаа харилцааны дөнгөж ингэж эхэлж байгаа гэсэн үг. За тэгсэн чинь юу сүнсний сэрэлтийн хүзэр гарч ирсэн шүү дээ. Сүнсний сэрэлтийн хүзэр тэгээд дээрээс нь юу гарч ирсэн байхгүй юу? Одоо яг амьдралаа яг ингээд шийдэх хэрэгцээтэй мөчрлээ. Тийм учраас өөр лугаа хамаг фокус анхараалаа хандвал бити бусад хүмүүсийн талаар бодож одоо энерги сарниул гэж ах шиг байна. Яг ирээдүгээ яаж эргүүлмээр байна? Тэрийгээ та яваадаа хүснээрээ өөрчлөх цаг чинь ирж байгаа гэж байгаа байхгүй юу? За
За энэ judgment гэж бодоход зүгэж энэ зам чинь нэгдэж байна гэж ингээд зам дээр ингээд гэрлэж байгаа зам чинь нэгдэж байна гэж нэг гэсэн яг ямар зам сонгох хэрэгтэй вэ? Тэр чинь ингээд утгагүй ил тод болно гэж юм. Тийм учраас зүгээр л айгу тайван байгаад өөрийг чинь happy байлгадаг юмнууд юу вэ? Ажил дээр чинь юм шиг байна да. Occupation гэж гарч ирж байгаа байхгүй юу? House, coffin гэж. За нэгсэндээ байшин, авс 2. Энэ маань юу бэлэгддэг вэ? Авс юу бэлэгддэг вэ гэх юм бол нэг юмны ингээд төгсгөл ирсэн. Одоо ингээд шинэ эхлэл бэлэгдэж байгаа. Энэ нөгөө нэг энэ цаана ингээд цонхон дээр ингээд цэцэг ургаж байгаас нар асаад гинэ нар гэрэлтэй. Тэгэхээр шинэ эхлэл бэлэгдэж байна. Шинэ юм ургаж цэцгэлж байна. Нэг юмны төгсгөл тавигдсан. Тийм учраас одоо тавьж явуулах хэрэгтэй. Зөөр ингээд тэрийгэ мартаад бүр ингээд авсан тийгээд буулгах хэрэгтэй гэж байна. Өнгөрсний нэг таагүй явсан болов. Тэгээд тэр нь таны байшинтай холбоотой ч юм уу гэр бүлтэй холбоотой байж магадгүй. Тэгээд ямар л хэсэн сайн мэдээ ингээд шинэ зам тавигдчихж байгаа. Ямар зам сонгох ёстой нэг удахгүй ил тод гарч ирж байна. Уучлаарай миний монгол хэл заримдаа аюу сонирн болоод байдаг шүү. Тэгээд ирвэхээ ингээд яваад ирвэхэнүүд ингээд нисээдээ. Таны нөгөө нэг spirit animal боёо бэлгэдлийн амьтан чинь бас ирвэхээ байх боломжтой байна. За тэгээд trinket сонгоё тэрэ. Дарсны асныхаа маань ингээд ирнэ. Энэ дарсны аяг тааш хонжих юм. Найдвартаа гарч орж ирээд жоохон хөвчөнтэй бай гэж юм болов. Дарс уу гэж юм болов. Коктейл уу гэж юм. Од гарч ирж тийм. Цэцэг гарч ирж байна. За би дарсыг тайлбарлахтаа болох юм бол дарсны аягийг тайлбарлахтаа болох юм бол яг өөрийг чинь happy байлгадаг тийм зүйлүүдийг хийх гэж байгаа юм уу? Зарим хүмүүс нөгөө найдвартаа гарч ороод ингээд ангалцаад байж гэдэгтэй. Тэгэхээр заримдаа аягүй гоё гэдэгтэй. Тэгэхээр илүү өөрийнхөө happy байлгадаг юм болоо. Тэгэхээр найдвартаа гарч ор гэж яж магадгүй. Эсвэл ганцаараа кино үзээд вино уухч бас аягүй гоё байх магадaltaй. Ерөнхийдөө жоохон тийм quality time хий гэж яnig гэсэн тийм чанартай цагийг өнгөрүүлдэг юм л дээ. Тэгээд од гарч ирж байгаа нь болохоор итгэлээ алдаж болохгүй. Ямар от шиг ховор хүн бэ гэдгээ бас мэдрэх хэрэгтэй. Тэгээд од гарч ирж байгаа нь бас дээрээсээ нөгөө нэг Milky Way гэдэг манай галактик байгаа штэ яник гэсэн сүүн зам гэдэг галактик штэ. Тэр галактик бүр атаархтал та амьдралдаа гэж штэ. Бүр тэрнээс тэр галактик маань бүр манай Milky Way гэдэг галактик маань өөрөө ингээд ухамсартай байхгүй юу? It has consciousness буюу ухамсартай. Тэгээд тэр ухамсар нь ингээд миний бодлоор ингээд хүн болгоны амьдралыг ингээд харж байгаа юм шиг санагддаг надаа. Зүгээр ингээд ажиллаж байгаа юм шиг. Тэгээд тэр Milky Way гэдэг галактикийг бүр атаархтал гялцах хэрэгтэй байхгүй та. Миний амьдралд юу ч орж ирсэн би бүр улам хүчтэй гялцаж, улам илүү мандаж, улам ишүү гинэ. Улам илүү дээшээ ингэж тэмүүлэн тэ. Улам илүү дээшээ мацна. Тэгээд цэцэг гарч ирж байгаа нь яг хуу гэртээ цэцэг ургуулдаг байж магадгүй зарим нэг маань. Эсвэл нөгөө байгаль илүү гарч цагийг өнгөрөөж байгалаас энерги юм бас ингээд ирж хүчийг сэлбдэг байх бас жишээний тийм байх. Тэгвэл бас эрүүл мэндийн чинь энерги чинь доктортой байлгахад бас туслах байж магадгүй. Эсвэл хин нэгэн тань цэцэг бэлэглэх юм болов. Эсвэл хин нэгэн та цэцэг бэлэглэх ёстой юм болов. За ямар ч лээсэн нэлээд амжилттай л харагдаж байна да. Тэгээд 8 сар төгссөн орчныхаа амжилт хүсье. Миний дугаар subscribe хийдэг. Миний channel-ыг ингээ үзэж байгаа та бүхэндээ маш их баярлалаа. Тэгээ би хоньны орчныхаа бичлэгэн дээр яаж адцсан тодруулах талаараа дэлгэнгүй мэдээлэл өгнө үү за. Баяр таа.